Эсгийн хөгжлийн хоцрогдлыг даван гарах хамгийн гол томоохон хүчин зүйл нь бол оюутлогын уурхай, таван талын уурхай гэж монголчууд л итгэж ирсэн. За би мөн тэр иргэдийн нэгэн адил ийм итгэлтэй байсан. Тийм учраас анханасаа энэ оюутлогын уурхайг ашиглах ёстой гэсэн байр суурьтай байсан. Тэр итгээл би улсын хурлын гишүүдээс одоо ган уян гишүүн бит хоёр л оюутлогын уурхай нээлтэн дээр очисон. Одоо 2 жилийн өмнөх өвөл. Тэгээ би оюутлогын уурхай хамгийн анхны термийнх нь Конопыг дарж термийг ажиллуулж исэн. Тэгээд энэ оюутлогын уурхай маань энэ төсөл маань яг одоо ингээ эргээ бодоход энэ Монголын ард түмэн энэ 3 сая иргэнд одоо ямар үр нөлөө өгч байгаа юм бэ гэдгээр бид бодох хэрэгтэй. Өнөөдөр одоо би сайн чи муу одоо болж байгаа бүтэж байгаа гэж маргалдаж мэтгэлж би энэ хамгаалахаасаа өмнө үнэхээр энэ нөгөө бидний итгэж найдаж байсан бидний амьдралын төвшин чанарыг маань 5 дахин нэмэгдүүлчих байсан тэр уурхай маань өнөөдөр тэр хэмжээнд хүрч ажиллаж чадж гэнэ үгүй юу? Бид нэр тэр гадныхаа түншүүттэй яг ижил зэнданд орлого ашиг бүх юм технологио тооцоож ажиллаж чадж байна уу гэдэг дээр одоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Би бол энэ Монголыг төлөөлөөд ажиллаж байгаа одоо энэ байцаагтаад байгаа энэ 3 хүнийг бол би мэдээж Монгол хүний хувьд бол Монголын төлөө ажиллаж байгаа гэж бодож байгаа. Тэгэхдээ энэ уурхайгаас орох үр ашгийг хамгийн өндөр түвшинд байлгахын тулд өдөр шөнөгүй нойр хоолгүй бидний төлөө энэ монголчуудынхаа өмнөөс ажиллах хэрэгтэй юм болсоо даа гэж бодож байгаа. Тийм учраас энэ дээр бол нэлээд ухаантай хандах хэрэгтэй. Би зүгээр одоо ингэ бодож байгаа уул уурхай үйлдвэрлэл бол бидний энэ одоо нэг л шат штэ. Бидний уул уурхай үйлдвэрлэлээр дамжиж улс орныхоо эдийн засгийг өөдөн татаад тэгээд эдийн засгаа солонгоруулад энэс бий болсон үр ашиг нөөцөөрөө цаашдын Монгол орны хэдэн 100 жил доктортой хөгжиж тэр үндсийг бүрдүүлэх учиртай. Тэгэхээр би бол харамсдаг юм. Энэ уул уурхай баялаг маань бол бидний өвөг дээдсээс энэ хэдэн монголчуудад үлдээсэн өвөг их баялаг шүү дээ. Энийг бий болгоход нэг ч хүн хуруу хумсаа хөдөлгөөгүй. Энэ хэдэн мянган жилийн туршид бий болцсон. Тэгээд азар энэ хөрсөн доормоо бидний өвгдөөс хамгаалаад ирсэн юм баялаг. Тэгээд энэ дээр оршин байгаа энэ 3 сая монголчууд бол энэс хүртэх учиртай. Тэрнээс тэр баялаг хин нэгэн компани энэ гадных байна уу, дотных байна уу хамаахгүй өмч болоод тэрийг нь Монгол улс ямар нэгэн одоо ашиг орлого ирээдүйдээ нөөц сан бүрдүүлэхгүйгээр зүгээр л ачаад гаргаж яадаг ийм хөрш шороо болгоод өнгөрөөж болохгүй шүү дээ. Би зүгээр одоо уурханууд дээр очиж ирсэн. За бас харамсмаар дүр зургууд харагдаж ирсэн. Тэгээ уул уурхай гэдэг маань өөрөө байгаль орчинд хийх нь хортой нөлөөтэй. За магадгүй тэрний хайгуул олборлолтод бол хөрөнгө мөнгө гаргаж байгаа. Гэхдээ ямар ч байсан нэг хайхтар одоо энэ дэлхий дээр өнөөдөр технологийн хөгжлөөр мөнгө олж байгаа улсууд ч тэр уул уурхайд нэг оюун ухаан зараад хэрв бүх хөдөлмөрөө зараад нэг тийм баялаг бий болгочихгүй. Тэр бол бий болгосон баялагийг л худалдаж олж байгаа орлого шүү дээ. Тийм учраас энэ дээр төр хамгийн зөв менежмент хийж энэ хүмүүс бүгдээр нь яаж хүртээмжтэй байх юм бэ? Өн чинь өрөөсөн байгаа. Өнөөдөр аягтай хоол нь хүрэхгүй байгаа тэр гэр бүлд энэ оюутлогын уурхайгаас юу очиж байгаа юм бэ гэдэг бид нар бодох хэрэгтэй. Ганцхан оюутлогооч бүх төрлөө уурхай. Яг толгойтхоо уудлаад тэрнийхээ одоо үр шимээр тэр өмтөн болж байгаа бол би энд бол харамсахгүй. Энэний араас одоо уйланд уурахгүй. Харин газрын баялагийг хэрэг ашиглаж байгаа бол энэ талаар Монголын төрд энэ Монголын 3 сая иргэнд бол зайлшгүй хүртээдэг байх учиртай. Тэгээ өнөөдөр түрүү бас улаан сайд ярьж энэ тэр авч байгаа татвар төлөөс ашиг алдагдал зарлага бол тэр бишээ. Тэгээ төсөл хэрэгжиж байгаа бол энэ баялаг бий байгаа бол тэр баялагын үнц нь гэдэг юм бүхэн энэ Монгол хүн чингэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энийг ухаж байгаа бол бид нар түүнээс бий болсон баялагаар ирээдүйн хоочтой заавалчгүй сан үлдээх хэрэгтэй. Яг бол бид нар өнөөдөр уурхайн баялагийг байгаль орчноо нураан уурхайн баялагийг ашиглаж мөнгө олж байгаа бол ирээдүйнхийнхаа идэх хоолноос хомсолж яах гэсэн үг шүү дээ. Тэдний амьдрах оршиг муутгаж яах гэсэн үг. Тийм учраас бид нар энэс бий болсон хөрөнгийг зайлшгүй ирээдүйн очтой бий болох учиртай. Тэрнээс бий болсон тэр баялагын үнц нь бол өнөөдрийн 3 сая иргэнд бол хүртэх учиртай. Тийм учраас бид нар энэ баялагийнхаа бий болж байгаа орлогоос ирээдүйн очтой зориулсан сан бий болгох түүний төлөө менежмент хийх талаар илүү сайн ажиллах хэрэгтэй. Илүү сайн ажиллах хэрэгтэй. Зөвхөн бид нар бол үнэндээ хэдэн 10 жилийн туршид бол хэрэлцээр хагаад өнөөдөр бий болоод цаашдаа өнөөдөр бид ингэж ядуурчаад нэр хэдэн сая долларын эрэлт гарахааргүй л ард түмэн шүү дээ. Харамсалтай нь бид нар оюутлогоо тавталгаа хэрэлцээр хагаад би энэ танхимд одоо 10 гаруй жил сууж байгаа хүний хувьд бол үнэндээ хэрэлцээр хагаад яг энэ танхимдах улс төрөөс болоод бидний энэ бүх Тавуулангийн нэг өмс өгсөн байгаа. Оюун гэрэл гүшүүр.